Эрэгтэй ариун цэврийн өрөөг ашиглах заавар. Эрэгтэй сурагч хөнгөнөөр бие засахдаа шээгүүрийг ашиглаж болох ба дараа нь усаа татна. Бие засч дуусаад гараа заавал угааж хэвшээрээ өгтүүдээ. Гараа угаахдаа эхлээд ханцуугаа норохгүй тулд сайтар хойшлуулна. Дараа нь гараа норгож цавнадна. Энэ үед усны карантаа хаахаа мартах хүүхдүүдээ. Гараа хөөсөртөл сайн савнадна. Ингэхдээ гарын алга, арх хэсгийг сайтар хөөсрүүлэн угаах ба хурууны үзүүрүүдийг мөн үрж угаана. Үүний дараа усаар савнг сайтар арилгах ба крантан дээр тогтсон савнг цэвэрлэхээ мартава. Эцэст нь гар хатаагчийн дор гараа байрлуулан хатаах ба хоёр газартаа гараа хүргэж гацсан эсхийг шалгаарай. Бага ангийн эрэгтэй сурагчид ариун цэврийн өрөөг ашиглахдаа. Хүүхдүүдээ, ариун цэврийн өрөөний хамгийн ихний хаалга бол бага ангийн сурагчид зориулсан ариун цэврийн өрөө юм. Бага ангийн сурагчид ариун цэврийн өрөөг ашиглахдаа эхлээд цүнх, гадуур хувцас зориулалтын үлгүрт байрлуулна. Дараа нь сул дур дээр сууж бие засна. Бие засч дуусаад баруун гар талд байрлах ариун цэврийн цаасыг хоёр нугалан тасалж авч хэрэглээд хогийн савнд хаяна. Бие засч дуусны дараа усаа татна. Бие засч дуусаад гараа заавал савндаж угааж хэвшээрээ өгтүүдээ. Эмэгтэй ариун цэврийн өрөөг ашиглах заавар. Хүүхдүүдээ, та бүхэн насны онцлогтой тохируулан бага болон дунд ахлах бүлгийн сурагчид зориулсан ариун цэврийн өрөө угаагуурыг ашиглаарай. Эмэгтэй ариун цэврийн өрөөг ашиглахдаа эхлээд цүнх, гадуур хувцас зориулалтын үлгүрт байрлуулна. Дараа нь сул дур дээр сууж бие засна. Бие засч дуусаад баруун гар талд байрлах ариун цэврийн цаасыг хоёр нугалан тасалж авч хэрэглээд хогийн савнд хаяна. Бие засч дуусны дараа усаа татна. Бие засч дуусаад гараа заавал савндаж угааж хэвшээрээ өгтүүдээ. Гараа угаахдаа эхлээд ханцуугаа норохгүй тулд сайтар хойшлуулна. Дараа нь гараа норгож савнадна. Энэ үед усны карантаа хаахаа мартава хүүхдүүдээ. Гараа хөөсөртөл сайн савнадна. Ингэхдээ гарын алга, арх хэсгийг сайтар хөөсрүүлэн угаах ба хурууны үзүүрүүдийг мөн үрж угаана. Үүний дараа усаар савнг сайтар арилгах ба крантан дээр тогтсон савнг цэвэрлэхээ мартава. Эцэст нь гар хатаагчийн дор гараа байрлуулан хатаах ба хоёр газартаа гараа хүргэж хатсан эсхийг шалгаарай.